Эрчтийн нийгмийн эдийн засгийн сувагтай хамт байгаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр Пүрэв гараг байгаа. Пүрэв гарагт энэ цаг мөчид үзэгч та бүхэнд хүрдэг нэвтрүүлэг бол Сенсац нэвтрүүлэг байдаг. Ингээд Сенсац нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа бүгд хамтдаа хүлээн авч үзцгээе. Үнэн худлын зөвхөн үннийг үзэгч та бүхэнд Сенсац нэвтрүүлэг тодруулж өгөх болно. Баярлалаа үзэгчдээ Сенсац нэвтрүүлэг Сенсац номер яг одоо үзэгч та бүхнийг за Universe Base Songs наадмын шилдэг 25-ын нэг хэшиг талаатай уулзаж байна. Хэшиг талаа юуны өмнө энэ нарлаг амар халуун зуны мэндийг хүргэе. За баярлалаа. Бас та нар нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдэд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За хэшиг талаа бид хоёрын хувьд бол өнөөдөр нилээдгүй их сенсацтай уулзаж байгаа. Манай үзэгчид бол маш ихээр намайг тамалсан хэшиг талаатай уулзуулж гэж. За тэгээд өөрийгөө ер нь ямар сенсацад өртсөн бол гэж бодож байна. За нэлээ их одоо өртсөн. Яагаад өртөд байгаагаа бас гайхалтай. Миний хувьд бол одоо уран бүтээл хийгээд удаагүй байгаа. Тэгээд тийм ч сайн олонний танил биш. Дөнгөж одоо эхэлж байгаа тий. Тэгээд бас ийм хүнийг бас яагаад ингэж ийм ташаа мэдээллүүдэд өртүүлээд байгааг жоохон гайхчихлаа. За тэгэхээр хоёулаа хамгийн ихний сенсацаас эхлэе. Тэгэхээр хамгийн ихний сенсац бол хамгийн анх шигтлаг ерөөдөө Universe Base Songs гэж гарч ирж байхад нь одоо нөгөө топ модель Пүрэв сүрэнгийн одоо X амраг гэлээдэг тийм ээ. За тэгээд Зэгцбаатартай холбож эхэлсэн л дээ. Тэгээд энэ талаас эхлээл би асууя гэж бодож байна. Ерөөдөө яг тэр Зэгцбаатартай үнэхээр холбоотой байсан юм уу? Хайр сэтгэлийн холбоо үнэхээр байсан нь үнэн үү худлаа юу гэдгийг манай нэвтрүүлэг үзэгчид хамгийн түрүүнд мэдээлээч. Угаасаа би тэр хүнийг танихгүй, Зэгцбаатар гэж хүнийг угаасаа танихгүй. Тэг яагаад ийм хүнтэй холбогдсноо өөрөө бас гайхсан. Тэгээд бас энэ хүнтэй холбогдоход аав ээж маань маш буруугаар ойлгож те ямар ч тийм одоо орд өнцгөө зүйлийг ингэж бичдэггүй маа. Тэг яагаад ингэж бичигдсэн бэ гэж бас нэлээд одоо зэмлэл хүртсэн. Би тэр хүнтэй угаасаа тэгж энэ тэнүүгээр явж үзээгүй. Би танихгүй тэгж явах нэгтэл яагаад ингэж холбогдсныг гайхчихна. Энэ бол шал худлаа мэдээлэл. Тэгээд чи сая хэлж ин л та. Ер нь би одоо аав ээж маань хүртлээ ингээд ор үндэсгүй мэдээлэл хүн бичдэгвэ гэж одоо зэмлэл хүртсэн гэж. Ер нь одоо ингээд би хувьдаа асуулт бас ор үндэсгүй мэдээлэл хүн бичдэггүй шүү дээ. Тэгэхээр бас яагаад бас ингээд өртөх болчихв. Чи ер нь бас нэг мэдж байгаа юм байна уу? Харин бүр гайхаад үнэхээр гайх чинь яагаад тэр хүнтэй ингэж холбогдож бичигдсэнийг бүр харин одоо тэр сэтгүүл сайтынхнаас л асуумаар байна. Тэгээ би хүн амьтантай ингээ холбогдоод асууя гэж бодсон чинь хинч надаа хариу өгөөгүй. Би ярьсан чинь мэдгүй ийм мэдээлэл гарсан бид нар устгах боломжгүй гэсэн тэр грант гээд одоо сэтгүүл дээр гарсан байсан. Би одоо хөөцөлцөөр байгаа тэр сайтаар гарсан мэдээллүүдийг устгуулсан боловч тэр сэтгүүл одоо зарагдсан тийм учраас би ямар ч боломжгүй тэгээд ийм худлаа мэдээлэл гаргасанд маш их гомдож байна. Бас гайхаж байна. За дараагийн бас нэг гол сенсац бол яг харахгүй микс хамтлагтай холбоотой сенсац байна. Микс хамтлагийн дуучин Гүнчээ. За тэгээд хэшиг талаа хоёрыг бол баггүй одоо цуурлаа, сенсацлаа. Тэгээд үнэхээр микс хамтлагийн Гүнчээ хоёр хайр сэтгэлийн холбоотой юм уу, үний юм уу, худлаа юм уу гэдэг нь манай үзэгчдэд одоо хүртэл зарим нэг үзэгчд бол таавар хэвээрээ. Эртэд бол Гүнчээ нэг уг нь бол нэг хайлтаа яриа өгсөн. Тэгээ бас үзэгчдэд бас чиний амнаас сонсон хүсэж байгаа шүү. Тэгээ миний хувьд бол микс хамтлагийн Гүнчээг бол маш сайн тань битээр найзууд. Тэгээд битээр яагаад бичигдсэн бэ гэхээр би шүн дундын яриа гэд киноны одоо саундтрекийг дуулсан нэрийг ч бичигээд уу. Галяа нэгээг Олонбаатар ирсэн нэрийг нь тодоос тод тэнгэрт бичиж. Нэрийг ч бичгээ үлсэн бэ. От би асан чамыг хэлтүгнэ. Сачил умри мэдрэж атстатоо жилхийд харуулах гэж нэрийг ч тэн бичсэн. Би тэр дуугаа
намаа киноныхаа нээлтэн дээр дуулах гад очсон. Тэгэхэд би гүнчтэй таарлцсан. Битээр мэдээж найзууд учраас яг гант болго DJ хоёрлоо хамт явсан л та. Тэгээд зүгээр ингээ хамт явж байхад зураг аваад тэгэл шууд ингээд үерхсэн болгоцсон. Тэгээд дараа нь бүр ингээд энэ мэдээлэл даамжраад микс хамтлагт тарсантай намайг холбож бичсэн. Одоо би микс хамтлагийн хөвгүүдийн ятгаатай надтай хамт дуу хийгээч. Ингээд сүмөрө хамтарч уран бүтээл хий гэсэн. Тийм амар ташаа мэдээллийг бас бичсэн. Би бүр айхсан. Тэгээд гүнчэвтэй бол чадхаараа Facebook дээр би бол пэйж утсан дээр бид ямар ч холбоогүй тий зүгээр найзууд гэх мэдээллийг тавьсан. Тэгээд бас зарим хүмүүс нэтгээ зарим хүмүүс нэтгэхгүй л ах шиг байсан. Тэгээд миний хувьд бол гүнчэтэй зүгээр найз ямар ч тийм асуудал байхгүй. Тэгэхээр яг саяны чиний хэлсэн шиг одоо микс хамтлаг зүйлд тарахт хүрхэхээр сенсац гарсан байсан гэсэн шүү дээ тий. Бас ингэсэн байсан л да микс хамтлагт одоо ашиглаа маань ороод бас цаашлаад бүр 7 өдрийн бүрэлдэхүүнээр микс хамтлаг маань уран бүтээлээ төрөх болсон гэж бас ярьж байсан энэ талаар сонсноо. Үгүй сонсоогүй ямар ч ч эх орон суугаар нэг гарч ирсэн. Тэгээд би л тэр хамтлагийг тараацсан хөвгүүдийн ятгаал октоодаас нь салгацсан тийм л мэдээлэл гаргасан байсан. Би микс хамтлагтай ямар ч хамаагүй бид нөр угаасаа хамтарч дуу хийхгүй. Одоо миний хувьд бол дандаа соло уран бүтээлийг хийх гээд одоо клипний ажилдаа орсон байна. Шинэ продюсертэй болсон байна. Надаа ямар ч микс хамтлаг хамаагүй. Зүгээр би найзууд бүгдэнтэй тий. Тийм уран бүтээлийн хувьд бол микс хамтлагтай би ямар ч хамаагүй. Бас гүнчэтэй хайр сэтгэлийн холбоо бол ямар ч хамаагүй. За тэгвэл хоёулаа яг аль биесээр камерлаа орж байгаад энэ мэдээлэл худлаа шүү гэж хамгаалаар болчихъя. За гүнчээ бас мөн түнчлэн Цэгцбаатар гэдэг хүн би энэ хоёртай ямар ч холбоогүй. Нэгийг танихгүй, нэгэнтэй найз. Тэгээд би ямар ч холбоогүй шүү. За одоо бол хамгийн халуухан дээр байгаа сенсацийг асууя. Ердөө 2-3 хоногийн өмнө сайтуудаар бас нэгэн мэдээлэл одоо цацдагч эхэллээ. Энэ нь Universe Best Songs 2000 одоо хамгийн сүүлийн тийм 12 наадмын Grand Prix-ийн эзэн Төгс баяр. За мөн гişгтлээ хоёрыг ингээ хөцөлтөж бүр ингээд авахулсан зургийг тавьдсан. За тэгээд маш хурднаар гişгтлээ өөрийн найз залуугаас солилоо гэсэн мэдээллийг тавиад хоёрыгоос холбогдсон байна. Үнэхээр тэр хөцөлтөд гарсан холбоотой юу? Хоёр үнэхээр хайр сэтгэлийн холбоотой одоос эхлээд ингээд үерхэд эхэлчихгүй яав. За миний хувьд 2012 оны ялагч Төгс баяртай маш сайн найзууд. Тэгээд битээр одоо тэр зураг бол яг өвлийн авахсан зураг UBS телевизийн одоо Мискийн сувгийнх нэг жил болсон. Тэрэн дээр би өргөдөж очсон Төгс баяр маань бас цугачсан. Тэгээд тэр үед миний хүл жоох ингээд өвчтэй доголцсон байсан л та. Тэгээд би мэдээч Төгс баяртай найзтай би ингээд сугуучлаад миний хүл яагаад вэ гэвэл өвдсөн байсан. Тэгээд би доглоод тэгээд би сугуучлсан байж байгаа сүүл рүүгээ ингээд хөтөлсөн байсан. Тэгээд би юу ч мэдээгүй анзаараагүй магадгүй энэ миний буруу би олон нийтийн газар явахдаа тий бас нэлээдгүй бас хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн одоо Төгс баяр буюу тий Grand Prix-тэй ингээ хөтөлцөж явсан магадгүй миний буруу 100% буруу тий би энийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ яагаад найзууд тий хин нэгээ хөтлөөд суучлаа явж болдгоо юм бэ? Тэгээ миний хувьд бол ингээ хөл өвдсөн байсан яах ч аргагүй би хөтөлцсөн байсан нэг мэдсэн чинь өөрөө ч мэдээгүй тий хаанаас зураг авсныг ч мэдээгүй. Тэгээд яг хуу аргагүй тэр хөтөлцөө гарсан байсан учраас хосууд гэж ойлгох нь аргагүй. Тэгээд бас тэрийг бол нэг хөвгөсөхгүй байна. Гэхдээ энэ бол үнэхээр худлаа мэдээлэл битээр зүгээр сайн найзууд одоо Төгс баяр маань Солонгост одоо сурж байна. Тийм. Тэгээд маш их гайхсан тэр мэдээлэл яагаад өвдлийн зураг одоо ингэж гарч байгаа юм бэ? Яагаад тэр үедээ гараагүй юм бэ тий? Яагаад заавал гүнчэтэй холбогчоо байж хахад дахиад дээр нь ингэж бас давс үжирийн нэмж ингэж бас гаргасныг бүр гайхаад одоо сайтынх нь үнэхээр гомдож байна. Тэгээ бас нөгөө талаараа миний одоо дөнгөж би уран бүтээл хийгээ тий явж гин. Тэгээд ингээд бас рок pop урлагт ингээ хөлөө олох гээд ингэж явж ядж байгаа намайг бас ингэж одоо муухай мэдээлэл гэхүү тий одоо ташаа мэдээллээр яах гэж ингэж намайг ингэж одоо ингээд байгааг бас гайхаад л. Тэгээ миний хувьд маш их ойрд ер нь жоохон сэтгэл санаа тогтворгүй яагаад вэ гэхээр ингэж олон хүмүүстэй холбогдож гарлаа доотлох комментүүдийн бүр уншихаас ч аимшигтай тий. Тэгээд би бас сэтгэлээр ундаг уншихгүй байж чаддгүй яаж байгаа бол юу гэж байгаа бол гэл ингээл айгаал. Тэгээд сүүл рүүгээ одоо сурах байхад гэж найдаж шít тий.
Тэгээд би бас санаж л да Universe Best Songs өнгөрөө за тэгээд нөгөө U-Best Music телевиз нэг жилийн ойдоор би хүртэл Акботодоо бас хамт л орсон юм. Найзууд, сайн найзууд. Тэгэл бит хоёроос холбогдоод тэр үед бас Америк хосууд одоо Акботогийн Ингрийн хоёр дараагийн хүнээр одоо хөтлөгч дандар шалгарлаа гэж биччихэл байсан. Сүүлдээ бит хоёр өөртөө худлаа гэж ярьж лээ л да. Яг тэрэн шиг одоо жишээ нь чи зөвхөн одоо найзын хүрээнд бас найзаас хөцөлтөд орж явахад одоо иймэрхүү мэдээлэл гарч байна. Иймэрхүү ер нь шар мэдээлэл дээр яг Ишиг далаа гэдэг хүний хувьд уншчаад ингээ худлаа мэдээлэл байнгут ер нь ямар сэтгэл төрдөг вэ? Мэдээж худлаа мэдээлэл байхаар маш их сэтгэл сонирн болдог. Ундаг сэтгэлээр одоохондоо би тийм амар олонний танил те бүр ингээ юм үзсэн тийм од болоогүй шүү дээ. Би олонний танил хайр үндэтгэлийн хүлээсэн тийм хүн биш. Тэгэл намайг доор нин хийн те энэ яадаг болцсон энэний од гэж юу байдгийг би өөрийгөө тийм ч од гэж бичээгүй шүү дээ. Зүгээр л намайг яг нэг жоохон хийсэн юмыг маань үнэлээд тэгж бичсэн байна те. Магадгүй зарим хүмүүс намайг өөрөө бичүүлдэг байх гэж бодож ийш магадгүй юм. Угаасаа тийм биш. Тэгээд мэдээч шар мэдээлэл дээр бол хизээч хүнийг сайлж те зүвийн тунгааж бичдэг хүн маш ховор байдгийн бидлээ тэрийг сайн ойлгосон. Яагаад монголчууд маань ингээд жоохон дээшлэх гээд байгаа нэг ингэж доош нь татдаг юм бол гэдгийг бас маш гайхчихин. Бас их гомддог. Тэгээ надад бол маш муухай сэтгэл төрдөг те би өчигдөрхийн тэр мэдээллийг уншаад маш их шоконд орсон. Зургийг харж бүр амар сэтгэлээр унсан. Яах гэж би хөтлж явбаа гэж өөртөө одоо бас гомдсон. Аргагүй нөхцөлд би найзыгаа тэгж хөтлсөн үнэ. Миний хөл маш их өвдсөн байсан, доголсон байсан. За хоёлаа энэ их шар мэдээллийн ард нэгэнтэй л худлаа мэдээлэлүүд араасаа гар засагдлаа. Ээж дараалан. Одоо хоёлаа комментүүдийн талаар жоох ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Комментүүдийн асуудал үнэхээр хэцүү байдаг. Ялангуяа манай монголчууд бие бинийгээ маш их доош нь хийдэг гэж татдаг гэж одоо түрүү хэлж байлаа. Надад ч тийг санагддаг. Бие бинийгээ одоо нэг жоохон ингээд гайгүй явах гэж байгаа нэг ингээд дэмжээд өгөх биш. Үргэлж муулж одоо ингээд доош нь ингээд ер нь дарж байдаг л да. Тийм учраас чиний одоо бүр ингээд сэтгэлчин үлдсэн тийм ээ бүр ингээд энэ л хамгийн амар коммент гэдэг одоо тэр коммент ямар коммент жишээ нь байв. За тэгээ комментүүд дээр ер нь үзэгчтэй хандаж юу гэж хэлмээр байна. Коммент бол яг хуу тэр хувь хүнд нь одоо би юу гэж санагддаг вэ? Тэрийг яг хуу тод томруунаар бичиж байгаа. Тэдний өөрсдийнх нь их үүрэг. Гэхдээ яагаад тэгж худлаа мэдээл одоо өгч те тэгж доор нь коммент бичиж хүмүүст бас буруу сэтгэл төрүүлдэг юм болоо гэж бас их боддог. Намайг одоо би одоо энтэй үерхэж байгаа шүү дээ энэ ямар банзал юм бэ гэж үтж байгаа шиг те амар муухай одоо дор төгсөөр амар хараач үчдэг. Би яг магадгүй тэр бичиж байгаа хүний ээж эсвэл дүү ихчтэй яг эмэгтэй хайрладаг хүнтэй яг л адилхан хүн би өгнө. Тэгээд намайг ч гэсэн хайрладаг гэр бүлийнхэн маань байдаг. Тэгээд бас хайрлуулдаг хүмүүсийн ингэж бичээд байвал ямар санагдах вэ тэр хүмүүстэй бас тэрийг бодож үзэх хэрэгтэй байх. Тэгээд намайг бол угаасаа хэлхээс ч аимшигтайгаар ингэж бичдэг. Тэгээд би тоод хүлдээ одоо тоохоо болгож байна. Хараахан болж амжаагүй бас сэтгэл бас эмзэгэлдэг. Тийм эмзэгэлдэг. Тэгээд яг вэ тэгээ биччихлээ одоо тэгээ бүх юм үннээрээ сайхан те үнэн хизээдэл дийлдэг би хаанч тэгж арихтараас хэрглэж агсан согтуу тавьж те би хаанч тэгж хаамааг үрээ зэрэгөө аашилж ирчүүдтэй тэгж би явуулддаг. Би энийг бол хаанч хэний ч өмнө нүүр бард хэлж чадна. Тэгээд яг вэ намайг мэддэг хүмүүс нь мэдтгэл ах те мэдгүй хүмүүс нь тэгж одоо дур зоргоороо ярьжлаа те. Тэгээд би магадгүй ирээдүйд хэдэн жилийн дараа бүх хүмүүсийн хайр үндэтгэлийг хүлээсэн сайхан дуучин болно гэж найддаг. Тэгээ одооноос ч гэсэн маш гоё уран бүтээлүүдийг хийж байгаа. Хөдөлмөрлөөл ах юм бол тэгж хүмүүс бас арай өөр сэтгэлээр бас харагдчих магадгүй юм те. Одоохондоо бол аргагүй намайг танихгүй хүмүүс зөндөө байгаа. Энэ хий ингээл тэгжээдэг те. За тэгэхээр би одоо бас нэг комменттэй холбоотой нэг асуумаар байна л да. Ер нь нөгөө комментүүдийг зарим хүмүүс ингээ коммент бичихтэй бараг багийнх нь найз болоод эсвэл багаас нь мэддэг юм шиг бичих нь хүмүүст арай үнэмшилтэй коммент болж үлддэм болов гэж би хувьдаа боддог. Зарим нэг одоо чинь комментэн дээр одоо би энэ чинь багаас нь мэднэ. За тэгэл эн чинь багада тийм хүн байсан энэ төр гэл ингээ бичдэг шүү дээ. За тэр нь бас худлаа мэдээлэл бичдэг. Жишээ нь одоо хэсэгдлэг бол хөдөөнийх. За тэгээд эн чинь хөдөөнд одоо баг ийм охин байсан.
багасаал ийм охин байсан штэ гэл ер нь тиймэрхүү мэдээлэлүүд айгүйх бас би комментээс уншчихлаа тий. Тэгээд энэ тал дээр чи одоо жишээ нь одоо манай гişгэл маань одоо хаанаас гаралтай тий одоо Айрал аймагаас гаралтай эсвэл хотынх уу гэдэг юм уу. За тэгээд ер нь тэр доор тим комментүүд байна уу тэрнээр бас яаж андсан? За миний хувьд бол би Аранга аймгийн цэцэрлэг суманд төрсөн. Манай аав хоёр хоёулаа тэнцээ ажилладаг. Тэгээд би Аранга аймагт төрөөд сураад тэгтээ яг одоо сураад тэгээд амьдэрсэн. Би хөдөөнийх гэдгээсээ хизээч ичиж үзээгүй харин ч би бахархдаг. Би хүн болгонд Арангаах гэж хэлэх дуртай. Яагаад гэхлээр тэр бол миний унсан газар угаасаа ус тийм гоё газар би тэр нутгаас ичгэн хитэл би хин нэгэнд муулуулахыг хүсдэггүй би нутгаа тэгээд би Аранга аймагтаа маш их хайртай. Яагаад гэвэл би миний намайг сайн явах юм бол миний нутгийн уус хүртэл өндөлцдөг гэд манай аав хэлжсэн. Би тэр үгэнд маш их итгэдэг. Тэгээд би манай Аранга аймагт булган хайрхан уул гэд маш гоё том уул гэдэг би тэрэндээ орой болгон залбирдаг. Би нутгаараа маш их бахархдаг. Би тэгээд энэ хөдөөнийхөө ойлгомжтой байдаг юм аа гэд би тэр хүмүүстэй элит гаралтай хүн юм байна те өөрөө. Тэгээд би элитэнтэй харьцангуй маш их баяртай. Учир нь гэвэл би хөдөөний хүн гэд тэгж хэлтгэлтэй. Тэгээд тэдний одоо юу гэдгийг аав ээж удам мөхсаа гаралт нь хизээч хөдөөний хүн байгаагүй. Улаанбаатар хот угаасаа хөдөө биш. Тийм л юм шиг сандаг. Тэгээ яах вэ? Би хөдөөнийх би хизээч хийчихгүй. Намайг хөдөөнийх гэж хэлсэн ч би тоохгүй. Харин би нутгаа муулуулахыг хизээч хүсэхгүй. Би тэр хүмүүстэй муудалцсан болж өгөхгүй бол яагаад гэвэл би хизээч төрсөн нутгаа муулуулахыг хүсэхгүй байна. Тэгээд багын найз юм шиг эсвэл багаас нь мэддэг юм шиг коммент бичдэг хүмүүст. Бичиж болно штэ. Мэдээч хөдөөний хүүхэд болгон шууд иймээрээ төрнө гэж байхгүй. Яагаад гэвэл цэцэг хүртэл дэлбэлж ургаад гоё болдог тий. Би ч гэсэн хөдөө байхдаа мэдээч магадгүй улаан ацартай эсвэл одоо таарлцнаа л өмсдөг нусаа гожулсан тийм л охин байсан. Хамаагүй би тийм л охин байсан. Би хоёр ахтайгаа өссөн тий. Тэгээд би тэр болгон өөртөө анхаарал тавихгүй. Яагаад гэвэл хөдөөний хүмүүс угаасаа л тийм байдаг шүү дээ. Хүн байгаа газараа яг л дасан зохицож амьдардаг. Тэгээ харин гоё болох нь бол миний хувийн хэрэг. Би одоо юу гэсэн юм бэ тий. Урлагт одоо хөл тавьж байна. Би өөрийгөө гоё байлгах хэрэгтэй. Тэ нүрээ гоё боддог байх хэрэгтэй. Өөртөө тохирсон гоё хувцсыг өмсөх хэрэгтэй. Ингэж чадж байна гэдэг маань миний хувьд бол маш том өөрчлөлт бас хувьсэл юм болоо. Тэгээд би хөдөөнийх гэхдээ би тэ одоо юу гэдгийг би хөдөөнийх гэхээр л ийм байх хэрэгтэй гэсэн шиг тийм байхыг хүсдэг. Зүгээр би соёлыг түгээгч тий мэдээж миний дууг сонсож байгаа хүмүүс надаас үлгэр дуурайд авч байгаа миний юу өмсөх яаж үсээд асуудах тэрийг бас дуурайж байгаа. Тэгэд би тийм хүмүүстэд бас маш гоё үлгэр дуурайд өгөхийг хүсдэг. Хаа яваа газараа би зөв авч явдаг. Яагаад гэвэл тэр хүмүүстэд би үлгэр жишээ болж байгаа учраас. Тэгээд хөдөөний гэдэг үг бол надад тэгээд дасч जैन дөө тий. За тэгээд би саяны одоо хөдөөний гэдэг дээр бас нэг юм нэмээд асуучмаар байна. Энэ болохоор бас л сенсац болж исэн мэдээлэлтэй. Тэгэхээр чамагаас нэг хэсэг мисасалд орсон гэсэн мэдээлэл гарсан. Тэгээд энэ үнэхээр үнэн худлаа юу? Мэдээж одоо нэг улаан ацартай байж байгаа байсан гэл нэг соёлоор нэг яриа өнгөрлөө шүү дээ тий. Энэтэй бас одоо нэг шар мэдээлэл бичиж байгаа сэтгүүлч нэг толботой л доо. Тэгээд үнэхээр одоо ингээд хотод орж ирээд одоо урдлаг түл тавьж ингээд мисасалд ороод одоо ийм болчихоо яав энэ бас үнэн худлаа юу гэдгийг бас асууч. За тэгэхээр миний хувьд би өөрийгөө цэцэг гэж боддог. Яагаад гэхээр эмэгтэй хүн болгон өөрсдийн гоо сайхантай. Тэгээ өөрсдийгөө бас дандаа цэцэг гэж бодож байгаасаа гэж боддог. Цэцгийг ургуулад, тордоод, услаад авах юм бол цэцэг болмол гоё болно. Хэрвээ өөрөө цэцэг мөртлөө өөрөө тий одоо услахгүй, тордохгүй, арчлахгүй байвал яг тэр муухай хатаад өгдөг. Яг тэрнтэй адилхан эмэгтэй өөрийгөө цэцэг гэж санаж байн гоё байлгах яах хэрэгтэй. Тэгээд би мистасл угаасаа ороогүй. Энийг бол би бас нүүр бардам хэлж байна. Би бол нүрэ бод харгыг сайн эзэмшсэн. За бас мэрэгжлийн хүмүүсээр нүрэ бас бодулдаг. Тэгээ клип зурган дээр би шат өөр хүн болж гардаг нь бол үнэн. Бодоггүй байхдаа бол би яг л өмнөх одоо хишигдлээ тий. Хөдөөний тийм л хишигдлээ. Гэхдээ би өөрийгөө бас тийм цараматай гэж боддгоо. Яагаад гэвэл би эмэгтэй хүн эцэг ихээс төрөөсөн тий би хазгаа доглон сохор дүлий би хэрвээ тийм төрсөн бол яах юм бэ тий би тийм биш аав ээжээс мань зайсан авьяас байна тэгээд зүгээр хөрх юм
намхан ч гэсэн те нэг тиймэрхүү биеттэй тэгэл өөрийгөө эзэж голж үзээгүй харин би өөрийгөө эзэж голохгүй улам л гоё байлгахыг хичээдэг. Эмэгтэй хүн болгондоо хандаж хэлэхэд заавал мис заслаар сайхан болдгоо маа. Зүгээр өөртөө байгаа сайхан юм ашиглаад те гоё яавал гоё харагдах вэ гэдэг талаас нь сайн бодох хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Тэгээ намайг хамар хийлгсэн гэж их ярьдаг. Би хамар угаасаа хийлгээгүй, би хамрандаа юу ч хүргээгүй. Зүгээр яг өндөрлж будах гэдэг аргыг сайн сурсан би тэгж бодож чаддаг. Тэгээд нүдээ бас гоё бодож чадчихээн те. Тэгээд өөрийнхөө арьсан тохирсон бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж чадчихээн. Энэ л одоо давуу тал юм болоо. Гэхдээ яг бас нөгөө талаараа мистаслд орсон гэж хэлж байна гэдэг чинь би өөрийгөө бас маш гоё авч явж байна гэсэн үг юм болоо гэж бас бодож байна. За тэгээд Ишигтлаа манаас үнэхээр гоё ярьцгийг нээлттэй ярьцгийг бас бид бүгдэнд өгчөөд баярлалаа. Тэгээд дахиад нэг бас асуулт байна. За Зэгцбаатар за тэгэл дараа нь Гүнчээ одоо ингээл Төгс хоёр гэл маш олон ирчүүдтэй ингээл нэр холбогдоод байна л да. Ээж дараалан. За тэгэхээр манай үзэгчдэд нэг асуулт маш чухал гол байгаа. Энэ болохоор чиний хайр сэтгэлд одоо анхаарал манай үзэгчд нэлээд хандуулж байгаа. За тэгээд яг өнөөдрийн хөвшигтлээ яг одоо найз залуутай байна уу? Эсвэл хайрлаж явдаг хүн ч юм уу? Хайрладаг хүн ямар хүн байна гэдэг асуултыг би асуучих гэж бодож байна. За миний хувьд найз залуутай бараг байж үзээгүй ховорхон. Тэгээд үерхэл хайр дурлал гэдэг асуудал миний хувьд бол маш одоо хэцүү зүйл юм шиг санагддаг. Магадгүй надад сайн болоод би тоохгүй тэр хүнийгээ зовоогоод эсвэл би нэг хүн сайн болчиход тэр нь намайг тоохгүй би өөрөө шаналал. Би бас энэ шаналлыг багахан жоох мэдэрч эхэлж байна. Тэгээд надад найз залуу байхгүй зүгээр одоо сэтгэл дотороо жоохон бас санаж боддог. Хайрын тухай дуу сонсохороо тэр хүнийг боддог тий. Хаяа уйлмар ч юмсэг сэтгэл төрүүлдэг нэг тийм хүн байгаа. Тэгээд тэр хүн магадгүй намайг зүгээр найзын хүрээнд танилын хүрээнд л боддог. Тэгээд би тэр хүнийг заавал намайг хайрлаасай энэ хүн надын дэргэд байнга байгаасаа гэж би хүсэхгүй байна. Яг гэвэл тэр хүний л дурын асуудал тий. Үнэхээр тэгээ би тэр хүнтэй ингээд бас уулзаж муулцангаад ингээд маш их өөрийнхөө байж чаддгүй бие бариад тий. Дотроос дагдлал янз бүрийн бороо юм ярьж байгаа л гэж бодох шиг ингээд өөрийгөө ингээд маш их барьдаг. Гэхдээ маш их аж аргалыг мэдэрч чаддаг. Хэлсэн үг болгоно бүр ингээд тархинд бүр ингээд хадаастай тий. Ингээд бодоод цаад утга учирыг ойлгохгүй бас тэгдэг хүн байна надад. Тэгээд магадгүй тэр хүн маань намайг зүгээр л найз танилын хүрээнд л боддог. Тэгээд магадгүй одоо цаг хугацаа харуулах бах тэр хүн намайг гэх юм бол би бодлаас найз залуутай болно. Аа тий. Яа тэгвэл би залуу байна. Бас хайрлж дурлж үзмээр байна. Тэг өмнө би бас хүмүүсэнд хүнд дурлаж үүлэн дээгүүр нэрч яваа мэдрэмж авахыг хүсдэг байсан гэж бас нэртэй тийм ярилцлага өгчээсэн. Одоо бол би бас жоохон ч гэсэн хүнд бас сайн болж байна. Тий. Тэгээд гэхдээ цаад хүн нас намайг гихгүй болонгод үүлэн дээгүүр нисэх биш уулан даавар явж байгаа юм шиг санагдав. Тийм байдаг. Тэгээд хайр дурлал гэдэг цаанаа л гэгээлэг маш гоё зүйлтэй. Тэгээд бас залуучуудаа маш гоё хайрлж дурлж би биенээ маш гоё хүндэлж те би биендээ итгээсэй л гэж найдаж байна. Тэгээд миний бас хайр дурлал бүтээсэй гэж би бас бодож байна. Тийм л байна. Тэгэхдээ одоо энэ хайр дурлалт нь өнөөдрийн одоо сенсац төртөйгөө холбогдоод байгаа тэр гурван хүн бол ямар ч хамаагүй шүү те. Тий, ямар ч хамаагүй. Тэр гар бол ямар ч хамаагүй харин би өөр нэг хүнийг л одоо сэтгэл дотроо ингэ бодоод явж байна. Урлагийн хүн бол биш үү? Урлагийн хүн бол биш ээ. Шал өөр мэрэгчлээ. Гэтэ урлагаас ойлгоно. За тэгээд хоёулаа өнөөдөр маш олон сенсацийн талаар үнэн худлаа гэдгийг мэдээллийг үзэгчдээ хэрэгжлээ өөрийнхөө биеэр өглөө. Тэгээд маш их баярлалаа үзэгчдийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ярилцлагын төгсгөлд хоёулаа өөрийнхөө одоо хийж байгаа уран бүтээлийн талаар багсаг бас үзэгчдээ мэдээлэл хүргээд нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. Тэгээ миний хувьд нэг олон уран бүтээл хийж шалаагүй ч гэсэн одоо би хүн амьтантай хамтраа тий хийсэн уран бүтээл маань 10 гаруй болсон байна. Тэгээд тэр дууны дахилтыг бол маш их дуулсан байгаа. Тэгээд 10 гаруй уран бүтээлтэй болчихсон байна. Тэгээд бас намайг хинбэ ямар дуучин бэ гэдгийг бас хүмүүст бас багаан таниулсан болоо. Тэгээд яг одоо миний уран бүтээл одооноос л эхлэх гэж байна. Яг одооноос Ишигтлаа гэдэг хүн шал өөр төрхтэйгээр дуулалт нь бас шал өөр одоо гарч ирэх чинь би өмнө Долгион гэдэг манай университийн шүүгч тийм продюсертэй байсан. Тэгээд 2 жилийн хугацаанд хамтарч ажиллаад одоо энэ жилээс би өөр шинэ продюсертэй болсон. За миний продюсерыг Цэрэн гэдэг. Тэнийг
тэргүүн амтлагийн дуучин байсан. Оки цэрэнгийн цэрэн. Тэгээ цэрэхтайгаа маш гоё санаа сэтгэл нийлээд маш гоё уран бүтээлүүдийг хийгээд одоо клипийнхаа ажилд орж байна. Тэгээд маш гоё уран бүтээлүүдийг намайг гэдэг те намайг бас багаан сонсдог тэр хэсэг хүмүүстэй бас хүрхийг маш их хүсэж байна. Тэгээд намайг дэмждэг бас хүмүүстэй маш их баярлалаа. Одоо баярлалаа гэдэг үгнээс өөр гоё үг алга байна. Сэтгэл дотроо амар их баярлалаа. Намайг өмөрөөд ганц үг бичгээд би маш их баярлалаа. Ямар гоё юм бэ гэж боддог. Тэгээд тэр хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн сенсац нэвтрүүлгийн ээлж зочноор манай Universe сонгосон шилэх ор давныг Хашигдлаа манай оролцлоо. Тэгээд Хашигдлаадаа маш их баярлалаа. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг нийт үзэгчдийн хүмүүст хүсье. Удахгүй сенсацаар биш уран бүтээлээрээ хоёлаа манай хөгжмийн нэвтрүүлгээр бас эргээд уулзъя гэж хэлмээр байна. Тэгээд урлагийн янжлан бурхан ивэх болтугай. Тэгээд дахиад бид сенсацтай өртөөрөө баг өртөөрөө л гэж хэлээ да. Би одоо угаасаа тийм ташаа мэдээлэлээр өртөхгүй Хашигдлаа гэдэг тийм CD-ний баярлах чинь, тийм тоглолт болох чинь дандаа тийм гоё мэдээллүүдээр уулзхолноо. Тэгээд маш гоё уран бүтээлүүдийг та бүхэндээ зориулж хийх болно. Тэгээд баярлалаа.